Сонор сонсогчдоо Моин Монголиа подкастын 9-р дугаар үгээр хэлж байна. Энэхүү дугаарт маань бас нэгэн зочинтой байгаа. Хатанбаяр маань оролцож байна. Уул уурхай инженерээр Герман улсад ажилладаг. За тэгээ урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Сайн уу? Сайн байна уу? Өрсөнд баярлалаа. Энэхүү дугаартаа бид нар уул уурхай инженерийн талаар болоод даадын сэтгэлэг мөн Атнагийнхаа сурах арга барил, карьер төлөвлөлт болоод дадлагаа эрхээ хийсэн зэрэг бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. За тэгээд манай сонсогчдод зориулаад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За сайн байна уу? Сонсогчдоо. Наад Хатанбаяр гэдэг. Би Герман улсын Нортхаус хотод ажиллаж амьдардаг. Тэгээд анх нутгийн тэнгийн сургуульд бакалавр, мастера уул уурхай баяжуулагч болон далд уурхай инженер чиглэл, ашиглалтын инженер чиглэлээр даадын тэтгэлгээр сурч төгссөн. Тэгээ одоо Нортхаусанд Шахба Нортхаусн гэдэг компанид төгснөхийн дараа ороод тэгээ 2 жил төслийн инженерээр ажиллаж чаад тэгээ Казахстан дахь төсөлтөд ээлж ахлагч одоо жил гарах чинь ажиллаж байна. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов? За мэргэжлийнхаа талаар ярилцвал. Манай мэргэжил ер нь бол уул уурхайч амар том одоо юу гэдэг нэг тийм салбарч өөрөө айгу том баг. Жишээлбэл салбар дотор амар олон мэргэжлүүд байж болдог, олон шинжлэх ухааныг хамарч болдог. Тэгээ уул уурхайг ерөнхийд нь 2 бүхэлдээ ангилдаг. Нэг нь болохоор баяжуулах, нөгөөх нь ашиглах гэдэг. За баяжуулах нь болохоор юу н ашиглах нь болохоор нөгөө газрын хөрснөөс хэрэгтэй эрдэсээ гаргаж аваад тэгээд тэрийг баяжуулагч нарт өгөөд баяжуулагч нартын дотроос нь одоо тэр чинь нөгөө хэрэгтэй эрдэс чинь алтах юм бол тэр шорон дотор тэр шорон нь бол хэрэггүй. Гэтэ шорон дотор нь 0.1% ч юм уу те массийн эзлэхүүнийх нь 0.1% байхад нь тийг гэдэг хийн механик физикийн аргаар салгаж аваад тэгээ ингээл одоо чинь голдмаа болгоод гаргаж ирээд дахиад цаашаа босуулалт нөхөд юм бэлэн ихэд уурхай тим 2 үетэй. Тэгээ миний болохоор ашиглалт дотроос 2 төрөл. Нэг нь ил аргаар олборлох, нэг нь далд аргаар олборлох. Ил аргаар олборлох нь болохоор газрын гүнд тодорхой хэмжээнд ойрхон ордыг техник одоо түнд таарсан техник технологийн тусламжтайгаар гаргаж авах. Нөгөөх нь болохоор тим боломжгүй одоо ордуудыг тэр нэлээд газрын гүн нэлээд доор байгаа одоо тэр ил аргаар олборлох боломжгүй томд хөрөмжөөр олборлох боломжгүй ордыг далд аргаар олборлох. За тэгээд тэрэн дотроо далд аргаар олборлохын тулд одоо жишээ нь хэдүүл төсөөлөлт ингээд газрын гүнээс бидний амьдарч байгаа газрын гадаргаас доошоо 1000 м, 1 км-ийн доор нэг хаашаага нэг 500 метрийн одоо хэмжээтэй тийм квадрат тийм шороо байгаа. Тэр дотор нь алттай гэж бод тий. Тийшээгээ эхлээд хөрөх хэрэгтэй тийм үү. Нэгдүгээр эхлээд хэдүүлээ нөгөө нэг дээгүүр нь өнгөө өрсийг хуурлаад авч чадахгүй гэдэг мэдсэн шүү дээ. Тэгээд дараа нь тэрийг одоо далд аргаар яаж авах болох вэ гэхээр эхлээд хөдрийн биеттэй хурж очих хэрэгтэй тий. Тэгээ яаж хурж очих вэ гэхээр 2 төрлийн арга байна. Нэг болохоор босон ам нэвтрэх. Эсвэл налуу ам нэвтрэх. Налуу ам дотор болохоор бүр холоос ингээд ийм налсан ийм урт тийм түнэл малтаад тэгээ хөдрийн биеттэй орох. Үгүй бол тэр налуу ам нь бас ийм спираль хэлбэртэй юм гэж доошоо ингэж мошгирлдод доошоо ордог. Тэгээ хөдрийн биеттэй хурчих юм бол хөдрийн биетээ ашиглахад одоос тэр өдрийн чинь биет нь хэлбэр нь ийм урт сунд тогтсон эсвэл ийм бүг бөөр хич юм уу дөрвөлжин гэдгээс хамаарат тэрийг яг яаж олборлох хаанаас нь ухаж хаанаас нь яаж өсөж олборлох уу жишээ нэг тухайн газар нь ингээд тэр ордынхан дээр нь хот тосгон байна уугүй юу эсвэл байвал одоо тэрийг ингээд тэр хот тосгонд нь ингээд доос нь ухаад хар чинь тэр чинь өнгө өрсөн суушчтэй тэгүүлэхгүйгээр яаж олборлох вэ гэвэл тэрнээс намаа олборлтын арга нь өөр. Тэгээд тэр олдыг ашиглалтанд оруулах нь тэр босоо болон налуу ам нэвтрээд хөдрийн биетээ тойрсон тэр олборлтын хөндлөн нэвтрэлт гэж үүдэг. Тэр төрлийн юуг одоо ажлыг манай компани гэдэг хэвгүй. Гэхдээ би бас миний сурсан юм бол би бүгдийг сурсан. Яг одоо л ажил дээр яг тэр төрлийн мэргэшээдтэй ажиллаж байгаа. Анх юу нь яагаад яг энэ мэргэжлээр сурах болсон бэ? За анх бол яг чин үнийг хэлэхэд бол би яг 10 жилээ төгсөөд яг ямар мэргэжлэр сорно нэг тэрэг гэсэн тодорхой төлөвлөл байгаагүй. Тийм ер нь бол бас Монголд нийтлэг л байдаг бах. Одоо 10-аас асуух юм бол 7 би ч гэсэн тэгсэн гэж хэлэх бах тий. Аха яг үнэ.
Тийм. Гэхдээ ер нь бол манай аав ээж инженер. Манай аав болохоор галын аюулгүй байдлын менежмент инженерийг босгоод төгссөн. Ээж болохоор хүнсний технологи инженерийн мэргэжлэр Одесс гэдэг одоо Украин төгсөөд тэгээд аав ээжигээ хараад за инженер хүмүүс гоё юм байна тий. Ер нь гээд хийж байгаа юм. Манай аав болохоор галын шинжээч хийдэг гэсэн. Гал гарсны дараа нэг галын шалтгааныг тогтоодог. Гал унтарсны дараа шууд газар дээр нь очиод ингээл яг хөө тухайн үед бол аав яаж нэг хүнд л харагддаг. Тэгээд чи хүн амны иргэдэй тэгэл хүн хоригчтой эсвэл тэгэл том объектив эсвэл ой хэрмээ гэл яг чинь тэгэл гэр нэртэй тогтохгүй. Гэхдээ инженер хүмүүсийн зам амар ойлгомжтой. Яг олон таваа яриад байдаггүй тэгэл тэгэл яг аав ээжээ бахархаад инженер болох хэрэгтэй юм байна. Инженер гоё юм байна. Гэтэ яг 10 төгсөөд яг ямар инженер болох вэ гэж сайн мэдээгүй. Тэгээ миний үед нэг барилгын инженер гэдэг амар мод орсон байсан. Бүгд л барилгын инженер аваад эсвэл нөгөө гитэмсэн програм хангамж аваад техник инженерийн чиглэлээр. Тэгэл конкурс өглөө тест чагслаа. Тохойч нэг би чинь 800 оноотой системийн 2 дахь төгсөгч юм. Тэгэл 800 оноо нийт конкурс өгдөг 800 оноо аваад төгссөн сургуульд очиж чагсдаг шүү дээ. Тэгэл тэндээ очиод инженерийн чиглэлээр чагсаал гайгүй дээгүүрт орлоо. Тэгэл хүмүүсээ амарга мэргэжлүүд байсан. Тэгсэн чинь гинтгэ манай энэ удирдлага ахтаны багшилдаг ах гэсэн Германы инженерийн бэлтгэл ангижээд тийшээ ороогоо. Тэгээд тийшээ орсны дараа Герман явуулдаг гэдэг. Тэгээ ороод тэгэл ороод тэгэл дараа нь явц дондаа тэгж дараа нь гид төгсөд чи 2 жил сурж олдог. Тэгээ 2 жил сурсны дараа Герман явахаас өмнө бас нөгөө тухайн сургууль тесттэй өөр мэргэжлүүдээр элсэж орж олдог хгүй. Тэгээ би дараа нь тэрийг төгсөж барилгад ороод тэгээ эхлээд барилга гэж авчаад тэгээд дараа нь тэгэл бол халцтай. Тэрийг яриад бас тэгшээ зад хийдтэй хайдаг жижиг саж түүхүүд би л дээ. Аха. Тэгээ мэргэжлэр одоо ажиллахын хэцүү болон гоё тал нь юу вэ? Гоё тал нь гэх юм бол юутай даалт орохад одоо юу гэдгийг эрчүүттэй ажиллана. Тэр нь гэхдээ ингээд юу гэдэг чинь эх хүмүүс гэдэг чинь нэг тийм гүндгүү шүү дээ. Элдүүд тузаан баахгүй тэгэл хоорондоо элен даалангүй тэгэл тийм тусч би нэг даатлагуудаа даалт ороход Германд хийсэн байхгүй. Тэгээ даалт ороход бол тийм уурхачтай соёл үжиг би тийм тустай тэгээ нийгэм дотор ингээд дахиад нэг тийм бичил нийгэм байдаг. Тэгэл уурхач би энэ амар сайн бүгд ингээд нэг танихгүй ч гэсэн уурхач юм гэх юм бол сайн нэг хоорондоо мэддэг нь глюк авч мэддэг. Тэгэл глюк авах гэж мэдлэх хэл юм бол чи юм өстө манай тал гэл те. Тэгэл танихгүй мөртлөө нэгэн тэнд ингээл гэрээ нүлгэж бүгдээрээ очиод туслаал те. Нэгэн тийм өвчин зовлон боссон бөөнөр очиж энэ дээр нэргэлтэй мөнгө төгс үзүүлсэн. Надад бүр айр гойсох. Тэг би нэг бакалаврт нэг дадлага хийж явахдаа баяжуултаа сурч ирсэн. Тэгээд дадлага хийж явахдаа даалт ороход дадлагчсан. За би ер нь бол угаасаа нийлхэн болох юм байна гэдэг шийдээд би бол даалт орох инженер болсон. Энэ гоё юм байна. Тэгэл даалт орохоор орсон. Тэгээд нөгөө тэр уурхачдын тийм нийгмийн харилцаанд тийм амар татна. Хүн болгон би энэ тийм биенийхээ төлөө байж чаддаг. Тэгээд бас тийм залуу ганц би залуу байгаа хүмүүст бол диш тийш гэж байнга ажиллах нь айгу тийм гоё гэхгүй. Би жишээ нь ингээл ажиллаад заримдаа Монголын он, заримдаа Казахстан он ингээд тийм зугаатай өөддөггүй. Тэгээ тэр болгонтой амар олон төрлийн хүмүүстэй уулзсан. Тэр болгон бас тэгээд тодорхой хэмжээний хувийнх нь нийгмийн хөгжил нь бас жоохон ч гэсэн ахичээдэг боловч. За хүн гэх юм бол тэгэл одоо тэгэл цаашаа гэр бүлтэй бод. Тэгэл зөндөл асуудал гарах л та. Тэгээд гэр орондоо тогтдгооч гэх юм те. Тэгэл уурхаа чинь бас хүн нөхцөлтэй эрүүл мэндээ байраж жоохон угийн жоохон бие мотоо юм бол бас жоохон бие мэндэл уушиг болохгүй ч юм те. Тиймэрхүү юм бол гардаг байх. Дадагаар бол тийм хөндлөлт байхгүй. Надад бол одоогор тийм хөндлөлт байхгүй. Тэгээ би физиологийн хувьд жоохон хүн дэвтэр. Тэгээд баг нэг орчин нөхцөлөөс ажилладаг болохоор тэр нь жоохон хүн нөхцөлтөө л орох байлгүй дээ. Тэгээд нөгөө тий даваа тал нь тийм даваа орох ажлаар цалин гайгүй. Аха. Тэгээд нөгөө сая тэглэж та уурхаач нэгэндээ айгуу тийм татна нэг тийм айгуу тийм би биндээ тусч нэг тийм харилцаа байдаг гэж штэ. Тэгээд чиний бодлоор яг шалтгаан нь юу юм бол? Одоо өөр зөндөл олон мэргэжил болгоны хүмүүс нийлээд ажиллахаараа ийм байж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр яг тэр гол шалтгаан нь юу байд юм бол чиний бодлоор? Миний бодлоор
далд орохад тэр юу нэгдүгээрт орчин нөхцөл нь хүндтэй одоо хэдүүлээ төсөөлөлтөө ингээд газрын хүнд жишээлбэл 1500 метрийн хүнд тэг ингээд гэрэлгүй те хүн болгоо нэг дуулган дээр юм жижигхэн гэрэлтэй тэг гэрлээ хасаагаал явна. Тэгээд бүгдээрээ ингээд нэг орчин тэг хүн нөхцөл ажиллаж байгаа. Хоёрдугаарт бүгд нэг баг болоод нэг юмны төлөө явж байгаа. Тэнд ямар нэгэн осол гарах юм бол те уулархаж бас хүн ч те заримдаа айгүй том одоо сосгоч амар том осол гарна. Тэгэл тэнд осол гарах юм бол тэр баг бүгдээрээ одоо тэрний хохирогч нь болж байгаа. Хэдийгээр юу биш ч гэсэн те би хохироогүй ч гэсэн өчтөр надтай хамт байсан хүн тэнд жишээ нь одоо тийм том техниктэй дараалдаг ч юм уу эсвэл нуралтанд ордог ч юм уу те ингээд хийнд хордог ч юм уу. Тэр юм бол мэдээж тэр хүмүүс чинь тодорхой хэмжээ тийм нэг одоо юу гэдэг амсцсан байгаа. Тийм болохоор нэг хин нэгэ хайрлах гэдэг тийм бас тодорхой хэмжээнд арай нөгөө гэдэг чинь газрын гадрагтай ажилтдаг хүмүүсээс арай жоохон дотор нь их гүн гүнзгий шингэсэн байх л гэж би бодож байна. Тэгээ хатнадаа мэргэжлийн талаар гоё юмнууд ярьж өгсөн баярлалаа. Тэгээ хэдүүлээ одоо компанийн талаар нь жоохон яриа л та. Тэгээ Шахт Бао компанид ажиллаад бараг 3 жил болж байгаа шүү дээ. Тэгээ яг сонсогчтой сонирхуулаад хэлэхээр Шахт Бао компани яг Германы компани анх 1898 онд үүсгэн байгуулагдчихсан. Тэгэхээр одоогоор 122 жилийн түүхтэй компани байгаа байхгүй юу? Тэгээд зөвхөн Герман гэлтгүү, Орос, Казахстан, руу тэр жаадхай Араби орнуудад үйл ажиллагаа явуулт юм билээ шүү дээ. Тэнгүүд хата маань одоо ч гэсэн Казахстанд ажилладаг гэдгсэн шүү дээ. Тэгээд бас нэг сонирхолтой юм 18 оны үзүүлэлтээр 104 сая евроны ашиг орлоготой ажилласан компани байгаа байхгүй юу? Тэгээд яг сайн судалсан ба шүү дээ. Яг энэ Германы компанид ажиллаад, энэ герман хүмүүстэй ажиллаад, яг энэ герман соёлоос чамд ингээд юу хамгийн гоё зүйл одоо энийг би маш их сурч авсан даа гэсэн туршлагаас хуваалцвал. Тийм бол германы характерыг жоох ярих юм тий. Би бол хоёрдоо герман хүмүүсийг амар шодрох хүмүүс гэж боддог. Мэдээж явах тэгэл нийгэм том уул юм дурттай богинотой сайн муу зөндөөлөн байдаг. Гэхдээ герман хүмүүс ер нь л тийм амар зарчим шодрог тий. Заавал үгүй л үгүй. Тэг худлаа ер нь л ярьдаггүй. Худлаа ярьдаг хүнд дуургүй. Тэгээд хоосон өөрийгөө магтдаг хүнд дуургүй. Тэгээд хүнтэй харьцахад тийм амар чөлөөтэй нээлттэй. Ер нь л ингээд юу тийм хувийн нэг өөрийгөө ингээд цэжэд дийлдэх ингээд би мундаг, би лаг гэлдэг тийм хүмүүс идэг штэ. Тэр нь ингээд мэдлэгийн төвшин хэр өндөр ахтсан гэл тэр нь ингээд буураад идэг юм шиг санагддаг байхгүй. Тэгээд герман хүмүүс амар мундаг мэдлэгтэй айгүй их юм чаддаг. Юутэй мөртлөө хүнтэй нэг ялгаж ярьцдаггүй. Тэгээ цаг саан барьдаг. Хэлсэн юм бол заавал хийдэгтэй, хийсэл бол хийсэн. Тийм болохоор тэр чанар нь ер нь ингээд нэг тухайн нэг юм яг тийм цөм сайтай тийм хүн болгож хөгжүүлэх гэдэг тийм систем болдог байх гэж боддог шүү дээ. Тэр чанарууд нь үсэн. Тийм болохоор л ер нь герман инженерчлэл, герман тооны төхөөрөмж, германы машин дэлхийд айгүй сайн байдаг. Яаггүй л тийм айгүй сайн чанартай юм хийдэг болохоор тийм нэг юм хийсэн чи айгүй сайн чанартай сэтгэлээ гаргаж идэг л. Тэгээ одоо нөгөө Казахстанд ажиллаж байгаач нэг төсөлтөөр нөгөө ээлжийн ахлагчаар ажиллаж байгаа гэдэг тийм. Казах хүмүүсийг герман хүмүүстэй харьцуулахад тийм ялгаа эдэр хэр ажиллагдаж байна. Ялгаа амар том шүү дээ. Би яг гэхдээ нэг амар үндэстэн казах хүн л болохоор тэгдэг гэж заавал ярмаагүй юм. Зөв яг хуу нийгмийн хөгжил нь өөр төвшөнд өөр соёл боломжлол өөр характер менталити байдаг болохоор амар ялгардаг баг. Зөв ер нь бол казах хүмүүс аягүй сайн гоо дарга цэргийн ялгаа аягүй сайн ялгардаг. Дарга юу гэж хэлнэ амар сайн хийдэг. Тэгээд одоо юу гэдгийг герман бол одоо юу хийж байгаа аягүй сайн хэлнэтэй. Би ийм юм чаддаг, би ийм хийдэг тий. Би ингэж явмаар чи талин мэлэнгаа яхтаа ч юм ингээд аягүй сайн ингээд юу яаж чаддаг, тохиролцож чаддаг тий. Казах хүн бол ингээд тийм яг зориггүй гэхэд хэцүү. Угаасаа тийм юм даргадаа аль болох сайн харагдах гэж энэ дээр ингэж амар хийж харагддаг тий. Тэгээд тэнгууд дарга нь гэж хараад манай хүн чи сайн штэ цалин нэмж гэж өөрөө ингээд автоматар бодох хэвээр. Тэрнээс ажилтнууд өөртөө хэлэх юм бол юу гэж чинь даварцсан гаргаж гэдэг юм уу тэгж даргаагаа бодох байх гэж айдаг ч юм уу тийм их ялгаатай. Тэрнээсээ болоод Казахстанд болохоор ингээд тийм хүн харахаар ажил хийдэг тийм чанар би чанар гэх юм уу шинж юм. Тэгэл ингээ энд бол чинь ингээд би ингээд чи ажил дээр ингээд уцаараа ингээ оролдоод сууж болон зав даргийнхаа хажуу те уцаа ярьж болно. Тэр нь бол их тийм амар сүртэй том асуудал биш. Дарга тэтгэдэг үг намайг 24 цаг хянаж чадахгүй шүү дээ. Тэ өөрөө тэтгэдэг үг ажлын 8 цагийн нэг цагтан талаар миний хажууд байж байгаа. 7 цагт нь би 7 цаг зин уцаа оролцож ч юм мэдгүй шүү дээ. Хамгийн гол нь өсөн үүрэг даалгавар хийж байгаа. Тэр нь энэ үр дүнтэй
би тэ тодорхой хугацаанд чамаас үр дүн аавна гэж хэлчихээд тэгэл тийг хувь хүн ажилч нь өөрөө тодорхой цагаа зохицуулаад тэрийг одоо менежмент гэж хуваарлаад тэгээд үр дүнгээ гаргаж иж бол тэр хооронд цаа 4 цагт нь одоо 4 цагт нь хин Герман дарамт тулсан хамаагүй ажлын соёл нь би асуултанд нь зөв хариулсан эсвэл би буруу ойлгоод өөр хариулт өгч юу. Үгүй ээ зөв хариулсан шүү. Тийм за. Хэдүүлээсээ компаниг нь ярьчлаа, мэргэжлийг нь ярьчлаа. Одоо жоохон Герман айл сурсан арга барилын талаар ярив. Одоо Герман айлыг Монголд 2 жил үзээд ирсэн байсан шүү дээ. Гэхдээ бас инженерийн зүйлс тэгээд давхар судлаад тэг Герман айлыг ингээд 0-оос сурахад хэцүү шүү дээ. Айгүй хэцүү. Би бүр ингээд инженерийн суурь хичээлээс тэгээд цуг судлаад ирсэн. Тэгээ их сургууль орсон гэхээр айгүй мундаг байхгүй. Тэгээд Герман цаа ч юм сонирхож байгаа хүмүүст зориулаад Герман айлыг би ер нь тэгж сурч ирсэн даа гэсэн өөрийнх нь нэг тийм арга барилаас хуваалцвал. Би бол аттай хүн амар сайн багштайсан. Тэгээд манай багшийг сонсч байвал сэрч мэддэг гэдэг баярлдаг шүү. Тэгээд манай багш тийм амар хүн сэтгэлээрээ хичээл заадаг. Тэр хүнийг ойлгосоо тий. Би бол ажлаа хийж заасан юм заачаад би цаг дээр заачаал гараа явдаг тийм бол багш биш байсан. Айгуу сайн нөгөө хатан баяа юу ач энийгээ тэг одоо ингэчүүл хийх гээд байна гээл те. Тийм байсан. Хоёрдугаарт бол нөгөө хэл сурагч нөгөө гал маргатай байдаг шүү дээ. Тэгэл яг нэг ингээл эхэлсэн бол ингээл дайшсаар гал дуусгах хэрэгтэй. Хэлийг бол пауз бол авч болохгүй. Тэгээ нөгөө нэг бүр нарийн ярих юм бол хүний нөгөө нэг тархин ингээд тарих мэдээлэл ингээд эсүүд хоорондын холбоосоо ингээд тогтоож авдаг те. Эсийн хооронд холбоос нь хэр сайн бат байгцсан мэдээлэл удаа хадгалдаг те. Тэгээ ингээд нэг мэдээлэл тогтоочод юм хэсэг хугацаа пауз очих юм бол тэр ингээл холбоос нь дэгдэг чинь удаашдаг ч юм уу балардаг ч юм уу тийм болохоор ингээл аягүй сайн өдөр шөнөгөл нүүт хэрэгтэй. Би нэг гипт тахта Герман Монголын биш ээ Германы номын сан гэж байдаг гэсэн. Тэр нацдоржийн номын сан соёлын төвийн арталт. Тэнд өдөр шөнөгөөс од гэсэн хичээл өглөө тэр одоо маа гибийн ингэ чинь өглөө 8-аас ороод нэг гэж таадаг. Тэгэл тараал нэг юм иччихэл тийшээ орж суугаал тэн дотор нэрээ барыг амьддаг гэсэн дөө унтахтаа унтаал дуу сонсохтаа сонсол кино үзэхдээ үзээл тэгэл өдөр шөнөгөө манай ангийнхан чи ер нь тийм темптэй тэгэл бүгдээрээ биеийнхээ темпэнд ороод тэгэл явцсан. Тэг ер нь бол тэг ерхэд бол тийм бүр наривчлах юм бол тэгэл үг мөг яаж зээжлэхүүгээл тухайн үед бас би тийм амар зүрхтэй одоо нэг Хатанбаатар багшийн зааж маад тийм арга багал мэдгүй л эсэл та тэгэл хараагаар тухаал өдрөлгөн нүдэндээ энэ тийм хаал маалгынхаа юмдээ наач маагаал байнга л нүдэндээ тэр үгүүдээ ингээл хараал тэгжил тогтоод байсан механик агаар эсвэл нэг содлоо байсан чинь нэг өгүүлбэрийг 15 удаа автоматар биш сансргүй байдлаар 15 удаа давтаж харах юм бол тэрийг хизээж мартдаг гэсэн. Тэгэл амар олон дахтаалсан. Одоо тэгээд юуны судалгаа бодлоо хөгжсөн үг мөс зээжлэх ангаагаа магтаа болсон. Би ч гэсэн тэрийг одоо орс хэлнэл дээр ашиглаж байгаа. Гоё юм билээ. За тэгээд хатнаагаас нөгөө тэтгэлийн талаар асуумаар байна. Ер нь бол даад бол Монголын засгийн газрын хамтарсан одоо уул уурхайн тэтгэлэг авсан гэдэг чийсэн тий. Тэгээд тэтгэлийн талаар бас манай сонсогчдод мэдээлэл өгөөч. Тэгээд энэ яг уул уурхайн тэтгэлэг гэдэг нь одоо энэ яг уул уурхайн оюутнуудад яг зориулагдсан тэтгэлэг юм уу? Аль эсвэл даадын нэг одоо өгдөг тэтгэлгүүдийн нэг юм уу? Би бас энийг илүү уул уурхайн оюутнуудад чиглэсэн тийм тусгай тэмдэглэг байж магадгүй байна гэж эхлээд бодсон аахгүй юу? Тэгэхээр энэ тал дээр тий яг уул уурхайд зориулагдсан тэтгэлэг. Энэ болохоор нэг 2011 онд илүү элдвүүтэрч Меркель хоёрын түүхийдийн салбарт хамтарч ажиллах тохиролцоо шүү дээ. Тэр тохиролцооны хүрээнд боловсруучийн бэлдэх нэг хөтөлбөр байсан. Тэрний нэг нь болохоор одоо тэр нөгөө Герман Монголын хамтарсан дээд сургуулийн наалахт байгаа. Хоёр дахь хэлбэр нь болохоор ингээд боловсруучны өндөр мэргэжлийн боловсруучны бэлдэх тэр чиглэлээр би худлаасан 2003 онд юм. Тэгээд 10 оноос эхлээд тэрний ингээ хэрэгжиж эхлээд 10 онд анхны тэтгэл зарлагтаа. Тэгээд би тухайд гипт өгч таарсан. Тэгээд солилцоогоор Дрезденд ирчихсэн. Уулын биш ээ. ТС-ийн байрлах сууж хата солилцоогоор Дрезденд ирээд байж хата тэр талаар мэдээд тэгээ авсан. Тэгээ ер нь бол яг аяг уул тэр уулуурхайн одоо боловсруучийн бэлтгэх зорилгоор төр хугацааны нэг зарлагдсан тэтгэлэг. Тэр чинь яг эрчимтэй явж байгаа нь бол дууссан. Одоогоор нөгөө тухайд авсан хүмүүс нь өөрчлөлт эхлэе аваад шинээр залгахтаа төр хугацаанд болцоо сонгогдно гэж ах шиг байсан.
сонгогдож магадгүй гэж. Тэгэхээр бакалавр, мастрын тэтгэлэг нь хоёулаа энэ тэтгэлэг байсан гэсэн үг шүү дээ, тийм? Тий. Аа. Тий, бакалавраа баяжуулалтаар төгсчөөд тэгээд даадах юм болохоор та өөрөөхөө магтсан болох юм лөө. Үгүй шүү дээ. Бакалаврын сургалтыг амжилттай төгслөө. Тэгээд танд мастрын сургалтыг маад хийх сонирхол байна гэдэг. Та буцмаар байна уу? Ямар ажилламаар байна уу? Тэгээд асуухаар тэгээд мастерт сурсан. Тэгээд мэргэжлээ солиод баяжуулалтаа биш даалтын инженер сурсан. Мундаг юм аа. Тэгээд сонсогчдод бас энэ даадын тэтгэлгийн талаар товчхон мэдээлэл өгчэй гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол чиглэлүүд нь миний ойлгосноор жил болгон бас нэг жоохон өөрчлөгддөг. Тэгээд би өнөөдрийн ингээ байдлаар харахад бол хэл болон соёл, тэгээд хууль, эдийн засаг, нийгмийн ухаан, математик, байгалийн шинжилгээ ухаан гэх ерөнхийдөө бол айгүй олон чиглэлээр даадын тэтгэлгүүд байдсан байлээ. Гэхдээ магадгүй жил болгон бас бага зэрэг өөрчлөгддөг байх. Тэгэхээр энэ тал дээр манай сонсогчид маань өөрсдөө мэдээлэлээ хараарай. Тэгээд даадын тэр нөгөө нэг төлөөлөгчд гээд хүмүүс бас байдаг. Тэр хүмүүстэй уулзаад мэдээлэл авч болно. МОС Монгол Улсын их сургууль, МОБИС, тэгээд Германы одоо нөгөө түрүүн хатнайсан Герман Монголын хамтарсан тэр нөгөө сургууль дээр бас төлөөлөгч байдаг. Тэгээд элчин сайдын яам дээр очиод бас зөвлөгөө авч болно. Тэгэхээр энэ даадын тэтгэлэгтэй холбоотой зүйлүүдийг бас очиод асууж болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд хатнаа маань бакалавр болон мастер болвол айгүй богино хугацаанд тэгээд дээрэс нь инженерийн чиглэлч айгүй хэцүү шүү дээ. Дээрэс нь Герман. Тэгээд айгүй богинохон хугацаанд төгссөн байсан. Тэгээд өөрийнхөө сурах арга барилаас одоо бас бидэнд хаалцаач. Яаж ингэж өөр бүтээлтэй сайн сурав? За мэдхгүй болоод хэлээ. Бусдаас мундаг байсан гэж хэлэхгүй. Ер нь гэхдээ би тийм хүмүүс ямар байдгийг би сайн мэдэхгүй. Би бол тийм цагийн дарамтанд юм хичээл их дуртай. Тийм аим хурдтай. Тэгээ зарим хүмүүсийг хараад тахад ингээл алсаас ингээл баг өдөрт ингээл жоолоор хийгээл тэгж аим хийдэг. Би бол тэгж хэлцтэй тийм байглаасаа чадахгүй юм билээ. Төрөлхийн тийм амар цагийн дарамтанд хийсэн. Тэгээд эсвэл 10 жилдээ ч тэгдэг байсан болохоор тэгээд тарих махин тэгээд зогссон юм болов. Тэгээ ингээд ер нь бол ингээд мэдээж юу бол хичээл бол хизээч таслахгүй тэгэл ойлгомжтой. Байнга суун. Тэмдэглэл бол байнга хөтлөн. Ойлгохгүй юм байвал гэртээ очиж заавал давтаж уншина. Тэгээд шалгалтын өмнө дор хаяж сар ахсын өмнөөс бидлэж эхэлнэ. За тэгтээ тэгэл одоо миний хувийн л аргалтай лекцүүдийг Alta Clause гэж үгүй. Alta Clause дээрээс нь өөртөө бичсэн нөгөө Gedanken протокол. Тэр хоёр дээр л амар сайн толж ажилладаг гэсэн. Одоо жишээ нь шалгалт ингэж жил болох ингээд юу яаштай өөрчлөлтний асуултууд нь өөрчлөлтөн тий. Гэхдээ багш нар болгонд инженер хүний заавал мэдэх ёстой нэг юм за худлаа ярилтанд 5 асуулт байдаг байх гэж боддог. Тэгээд тэр нь байнга шалнаад давтагддаг. Тэр 5-ыг л тэр Gedanken протокол юу хоёроос яаж олж авах хэрэгтэй. Тэгээд дээрээс нь лекц бол дор хаяж 2 удаа гүйлж уншсан байх хэрэгтэй. Тэгээд веб гэж семинар өгдөг байдаг. Тэр хоёр дээр бас маш сайн анхаарлаа төвлөрүүлж суух хэрэгтэй. Тэрийг дор хаяж нэлээд удаа татж хийсэн байх хэрэгтэй. За тэгээд энэ бол нөгөө механик аргын суралт шүү дээ. Тэгээд сурах арга байл. Тэгээд дээрээс нь хүн өөрөө тэгж мэдлэлтэй сонирхолтой бол тэгээд дадлаг мадлах дээр нь байна тохиолддог бол ингээл өөрөө тэр ингээл лог гэхээр ойлгоод явчихна. Тэгээд зарим хичээл дээр бол нэг амар худлаа яриад. Зарим дээр хичээл дээр бол юм амар ойлгож чадахгүй бол хичээл байсан. Жишээлбэл нийгмийн ухааны хичээл интернетээс бээгүүн гэдэг тийм амар унших ном хийтэй. Тэгэл нэг багш нэг тийм ингээд ганцхан файлыг харахад 2 цаг явчихдаг тийм хичээлүүд л шүү дээ явдаг байсан. Тэгэл тэдний стадион саний миний хэлж байгаа механик аргаар л яахгүй бол нэг амар тийм лог дараалал ойлгож илэрдэж чадаагүй вин техник юм болох шүү дээ. Тэгээ ер нь бол тэгэл тавтах тий Übung macht Meister. За сурах арга барилаасаа бол татнадаа баярлалаа. Тэгээд дараагийн асуулт гэвэл аюу олон дадлага хийсэн байсан. Тэгээд энэ олон дадлагуудаас бас яг нэг сэтгэл үлдсэн дадлага дуртайч гэвэл ямар дадлага байна вэ? Тэр нөгөө миний анхны дадлага давд ухаад back best гэдэг Германд одоо нөгөө
60 50 оноод нөгөө нөөс чулуун нөөс гаргадаг гэсэн уурхай. Тэр одоо жишээ нь ер нь Европт нэлээд том тийм одоо үйлдвэрлэл. Тэнд нөгөө нэг миний яриадсан нөгөө баг хамт олны бие биенээ гэхдээ би нөгөө мэрэгчлээ солих тэр шалтгаан нь яг тэнд байсан болохоор ер нь л эзэж магтдаг. Тэгээд Монголд бас дадлага хийжсэн шүү дээ. Тэгэхээр яг Монгол дадлага хийх, энд дадлага хийх ялгаа нь юу вэ? Тэрийг ялгаатай. Ялгаа нь гэвэл би жоохон дипломат хариулдаг л доо. Ялгаа нь гэвэл юу гэдэг юм блэ? Бас жоохон л юу л юм да. Монгол бас жоохон дотготтой тал байна. Тэр нь болохоор ингээд гэтээ яг тэрний юм хин нэгний буруу гэж хэлэхгүй л хэцүү. Угаасаа л нэг одоо үйлдвэрчил хөгжөлтэй, үйлдвэрийн хөгжилтэй тодорхой түвшинд Германы түвшинд очиагүй те. Гэдэг чинь нэг стандарт техник гэж яддаг шүү дээ. Тэр нь болохоор Монгол тодорхой хэмжээнд байхгүй учраас ингээд Германтай харьцуулах юм бол ингээд нэг олж авах юм мэдээж Монголд бас тодорхой хэмжээний үйлдвэрлэл байгаа олж авах юм байлгүй л яг хөө. Гэтэ хайрцангуйгээр арай жоохон бага юм шиг санагцсан. Тэгээ хоёрдугаар тас энэ тийм дадлагчдыг хүлээж авах тийм яг тийм систем бас жоохон байхгүй шүү дээ. Одоо ингээд чинь дадлагчч гэдэг бол энд нэг тийм ажлын юм байхгүй. Тэрийг цаанаасаа ингээд төлөвлөө, тэ хариуцсан хүнтэй, хөтөлбөртэй ийм гэдэг юм зогсоол дээр яваад ийм үзээд явна гэх тийм хөтөлбөртэй, концепттэй. Монгол болохоор одоо нэг хүнд хариуцуулаад өгөн тэр нь тэгэл одоо гэдэг чинь тийм бараг л кофе зүгэл тэ явж идэг дадлагын хүн ийм уусаал нэг тийм гэдэг тэгэл яг би нэг тийм амар тийм буруутах маггүй л байна. Гэтэл яг одоо байгаа адилхан тийм ялгаа нь бол тийм л байна. Наач Нордхаузенгийн хотод ажилладаг шүү дээ. Тий. Энд нөгөө Фрайбергт аягүй олон уул уурхайгаар сурдаг хүүхдүүд ирсэн билээ шүү Монголоос яг тэр даадын тэтгэлэгтэйгээр. Тэгээ би яг Фрайберг нэг найз байдаг байсан. Тэгээд яг зочилчаад явж исэн чинь ингээд тэр хэлчихсэн байхгүй юу? Уул уурхай гээл тэгэхээр Монголд ингээд хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр нөгөө газар ухаал хамаг эрдэс бодис баялгийг нь аваад тэгэл нөгөө байгалийн сүйдэл гэж ярьдаг шүү дээ. Тэгээ маа тэр найз хэлэхдээ яг намайг бас нэг жижигхэн хаагцсан тийм нэг уурхайны тэргээр дагуулж явсан. Тэгээ чи одоо ингээд харуул энэ ингээд байгаль ямар ч тийм сүйтс юм байхгүй. Тэнгүүд ингээд уул уурхайн компаниуд заавал одоо байгаль руугаа чиглэсэн тийм нөхөн сэргээх үйл ажиллагаанууд хийх ёстой шүү дээ. Тэгэхээр чиний ажиллаж байгаа энэ компани яг нийгмийн чиглэлийнхэн хүрээнд яг байгаль руугаа юу хийдэг вэ? Тэгээд монголчуудаас юу хийдэг вэ? Тэр талаар чи мэдэх болов? Монголчуудын юу гэдэг талаар мэдэх болов гэж юу? Бас танай шахт баав компани чинь. Манайх бол даалд уурхай тий. Даалд уурхай болохоор газрын гадар дээр нөлөөлөл нь харьцангуй л ухаагаас баг ч гэсэн бас баг харагддаг. Нэг нөлөөлөл нь болохоор нэг газрын гүнд ингээд хоосон зав орон зав үүсгэж газрын гадар дээр суулт өгдөг байхгүй. Тэр суулт нь тэгэл одоо барилга байшингийн хазаалт, тэгэл барилга байшингийн аюулгүй байдалд нөлөөлдөг. За нэгдүгээрт тийм, хоёрдугаарт даалд уурхай ингээд бас суулт өгдөггүй ингээд үлдээсэн даалд уурхай одоо нэлээ их Германч одоо хэдэн зуун жил нүүрс хэдэн зуун жил давс хогсон. Одоо энэ Германы төгсг бол тэрчгээрээ ингээд хэрцэн юм юм удах шүү дээ. Хонглоод. Тэр хонглоод дотор ингээд тэрийг дүүргэж ер нь бол орох хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт ингээд газрын гадаад ил байгаа яахаа мэдэхгүй ингээд хог хаягдлаад байна шүү дээ. Тэрийг тэн дотор очиж ингэж мэдээж аюулгүй ажиллагааг нэг хангасан байдлаар тийм гэж байршуулж болох тийм ажлуудыг бас манай хийдэг. Жишээлбэл манай 2 төсөл дээр ажиллаж байгаа. 3 төсөл дээр ажиллаж байгаа. Нэг нь болохоор нөгөө цөмийн цатраг үдэгт хаягдлыг бүр мөсөн туршлах тийм уурханууд Германд нэг тодорхой цөөхөн байгаа. Тэрний нэг шахт кон гэдэг Залц гэдэг хотод бид нар тэнд бас нөгөө тэр болох тэр юунуудыг одоо орон зайнуудыг шинээр малтах тэр ажлыг хийж байгаа. Тэрний болохоор үйлдвэрийн баг донд одоо цэцэрэгт хаягдлууд жишээ нь эмнэлэг дээр рентгений одоо тийм хаягдaltaй хэрэглээд хайсан материалыг ингэж болдог тийм хийж байгаа. Тэр нь бол одоо жишээлбэл тэр чинь ингээд газрын гадар дээр одоо үйлдвэрлэлийн одоо байгаль орчин нөлөөллийг бууруулах арга хэмжээ шүү дээ. Даалд уурхай аргаар тэрийг бас тэгж хийж болох. Тэгээ хоёрдугаар тас нөгөө нэг үйлдвэрлэлийн хаягдлууд гэж үгтэй юм. Цахилгаан станц, шаар, тэ үнс, тэгээд химийн үйлдвэрлэлийн одоо тийм нэмэлт бүтээгдэхүүнүүд тэр нэгэ дахиж ашиглах боломж байна. Хандсан бүтээгдэхүүнүүд байх юм бол тэрийг бас болдог. Тэгээд давсны ухаад болгох жишээтэй. Тийм ажлуудыг хийж байгаа. Тийм. Тэгээд
Газрын гадар солтын нөлөөллийг бууруулах нь бол мэдээж тэрийг бүглэх хэрэгтэй. Тэрийг бүглэхийн тулд нэмэлт дээр одоо юу гэдэг бетон цутгах ч юм уу те эсвэл big bag том одоо юм блокуудыг авчиж ингээд усан нөхөндөө авчиж байрлуулах шаардлага. Тийм ажлуудыг л хийж байгаа. Ил уурхайрууд бол яг үнэхээр яг ерөнхийдөө мэдэн бас тэн дээр нэг айхтар нарийн шиг юм ярьж байна. Яг тийг мэдчих чаддаг юм ярьсан. Тэстэ олон сонирхолтой гой төслүүд хийх юм байна. Тэгээд хатаач нөгөө Канада улсад далд уурхай компаниудтай, далд уурхайнуудтай танилцаад явж исэн гэсэн чинь тэгмүүдээ Канадада баруун эргээс зүүн эрэг хүртэл хөндлөн аялал хийжсэн гэдэг. Тэгээд тэр талаараа жоохон бид нартэй хуваалцвал. Тийм. Тэр нь болохоор намайг мастерд авахад мастрын 1-р семестрт байлоо да. Тэгэхээр нөгөө манай ил уурхай институтийн зар тавиад тэгээ ингээд 12-т шалгаруулж авнаа. Тэгээ ингээд зардал мөнгөний цаанаас дагаад Канадын уул уурхай салбарыг судлах тийм экскурс ингээд тэгээд одоо яг нэг ажид орж байгаа юм шиг л өргөдөл бичээд CV-ийг явуулаад тэгээд ярилцлаганд ороод тэгээд тэнцсэн. Тэгээд гол шалгуур нь бол мэдээж дүн тэгээд нөгөө хувийн мотивац тэрийгөө шалгаад тэгээд 12-тантай институтын нэг профессортай 4 ажилтнтай ингээд 15-лаа явсан байгаа. Тэгээд Канадад Франкфуртээс Канада бос хот Монреал нь болохоор би нэг Америкийн баруун зүрийг ялгадаг байхгүй. Аль нь баруун, аль нь зүүн. Яц Монреалт нь босон тэр нь одоо зүүн өргөлөхт баруун. Тэгээ Монреал буугаад тэгээ ингээл дараа нь Quebec ороод тэгээ Quebec-ээс цаашаа ингээл Calgary тэгэл Vancouver хүртэл ингээд явсан байхгүй. Ингээд том зайд нисэл жижиг зайд машинтай ингээл явсан. Юу л гойс тэн дээр бүх төрлийн уурхайд үзсэн нүүрстэй жонш тэгэл нёбиум никел тэгэл алт тэгээ ил дарт тэгэл нүүрс дотроо нэг юм судлаар олбортой юм одоо манай налахт ашигладаг тийм уурхайг том юм скатер гэдэг штеп гинжтэй тийм тэгээд далд уурхайд блокаар олбортой тэр нь одоо манай оюут толгойд ашигладаг тэр олбортой арга тэгэл ер нь бол тэр уулуурхай болгоноос гадна бас тийм нийгмийн шинэ орчинтэй тайлцсан тийм гоё юмсан. Тэгээ гоё найзтай болсон, гоё хамт олонтой болсон. Их гоё юм да. Гоё юм аа. За тэгээд хатаагаасаа бас карьер төлөвлөлтөд хэрхэн хийдэг талаар нь асуумаар байна. Энэ тал дээр өөрийнхөө туршлагыг хуваалцаач. Карьер төлөвлөлтөө карьер төлөвлөл хэм бол нэг амар олон юм арчих гээд байна. Алнаас нь эхлэх вэ? Ер нь бол ингээд хүн ингээд ямар ирээдүгөө ингээд тодорхой хэмжээ төсөөлөх хэрэгтэй. Тэдэн жилийн дараа тиймэрхүү байдалд очимоор байна. Тийм амжилтанд хүрчмээр байна гэдэг. Тэгээд тийм төсөөлөл. Тэгээд тэр чинь мэдээж ингээд маргааш байж болохгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа арай жоохон тийм бодтой. Тэгээд тэр төсөөллөө одоо тэр төсөөлөл гэдэг нь тэгээ одоо хүн мөрөөдөл гэж нэрлэн төсөөлөл гэж нэрлэн бол өөрөөр хэл. Өмнө үед бол тэр төсөөллөө бодит ингээ буулгаад цаг тойрлоод тэгээ энэ төсөөлөлд ийм шаттайгаар хүрэхин тулд юу ингэж та ямар талаар хөгжүүлэх хэрэгтэй вэ те? Ямар зан чанар хэрэгтэй, ямар мэргэжлийн чадвар хэрэгтэй вэ гэдэг юм ээ тодорхойлоод тэрийг ингээд юу гэдэг чинь ингээд өдрөө болгоноор ингээ хуваагаад гэдэг. Би бол тэр чи явдаг. Миний хувийн мөрөөдөл бол би одоо далд уурхай чиглэлээр гадны экспатуудыг орлохоор хэмжээнд тийм том жишээ сайн нарийн мэрэгчлэн болмоор байна. Тэр тхийн тул ингээд мэдээж далд мэрэгжлийнхаа бүх ингээд шатуудыг маш сайн үнзий мэдсэн байх хэрэгтэй, судалсан байх хэрэгтэй. Практик талаас нь тэр онл талаас нь тэр шинжлэх ухааны талаас нь тэр судалж явах хэрэгтэй. Одоо жишээлбэл би нэг ийм ном уншиж байгаа байхгүй. Далд уурхай фронт камераар харж байна. Энэ болохоор нэг түнэл болон налуу амын нэвтрэлтийн лавлах төл хандбук хийвгүй. Гар давлах төл. Handbook. Гарын авлага гэл энийг ингээл чинь өдөр тодорхой хэмжээнд ингээл те би далд ухаад ажилладаг болохоор ийм юу байдгийг мэднэ. Гэхдээ яг шинжлэх ухааны нэг шинжлэх ухааны үүднээс жишээлбэл нэг өрөм болтууд гэдэг дагер болт гэдэг түнэлээс нэг чулуул өрөм өрөмжлөдөг тийм гад зэдэх. Тэр ингэж шинжлэх ухаан яг хэдэн метр байх нь шинжлэх ухаанаар яг тооцдیں۔ Тэ тэр ингэ яг
ямар чулуулгатай хэдийг хийх хэрэгтэй, хоорондын зайд хэд байх хэрэгтэй, тий. Чулуулгын ингээд нэг хусалт нь геотехникийн хөдөлгөөнүүд яаж явах юм тэгэл баг багслаа. Гэх жишээ нь өдөр болгон ингээд айгүй баг байгаа юм. Жохон ч гэсэн тогтмол юм хийх хэрэгтэй. Тэгээ мэдээж хувь хүний хөгжилтэй карьерт мэдээж бас дандаа л юу шаардлагатай болно гэж байхгүй. Одоо мэрэгжлийн чадвар тэрнээс гадна чинь нэг нийгмийн чадвар те emotional quotient гэж ярьдаг шүү дээ. Хүнтэй харилцаа, small talk хийхдээ дахтайгаа ингээд яхир удаах хугацаанд гэж ойртол татнасхуу гэх юм уу те. Тэг хүн яаж өөрийгөө илэрхийлэх үү, тэгээд анхны сэтгэлээ яаж төрүүлэх үү гэх тиймэрхүү юмнуудыг бас судлах хэрэгтэй байх. Мэдээж хувь хүн болгон өөр гэсэн юуны нийгмийн чадамжтай, чадвартай бүгдээрийн адилхан ингээд чагсааж таарсан шиг адилхан хүмүүс байдаг болох тийм. Тэртэй адилхан ингээд хүн өөртөө чинь ямар чадамж илүү тэрийг амарсаа ойлгож авах хэрэгтэй. Тэсний гадаа тэрийг л хөгжүүлэх юм бол арай илүү жоох хурдтай хөгжиж өсөж дэвжих баг. Маш яг ингээд өөртөө чинь байх байдаг тэр чанаа ингээд нохоод гэх юм бол өөртөө яг үнэхээр чад байдаг гой чадвараа ингээд орхитуулаад тэр ингээд унтраад хэрэггүй болчих юм бол бас харамсалтай шүү дээ. Тийм учраас өөрийгөө аягүй сайн тодорхойлох хэрэгтэй. Миний хувьд би тийм амар одоо тийм илтгэгч тийм амар хүний ингээл урууж ярьдаг ингээл хэл амны фигүртэй гэж би боддгоо. Би бол нэг техникийн 100% техникийн хүн юм байна. Яг үгүй ажилтаа аягүй анзаардаг. Жишээлбэл ингээд би хүн тайлбарлахдаа ярьж тайлбарч чаддаг. Зурж тайлбарлах тодорхойтой. Тэр нь бол ингээд миний нэг ярианы чадварыг бас жоохон илтгэдэг байгаа. Яг нэг муу биш ээ. Баг зэрэг суултаад гэдэг юм уу сүртэй юм биш. Гэхдээ ер нь ингээд иймэрхүү байдлаар хүн өөрийнхөө даваа тал сул талуудыг амарсаа тодорхойлоод тэгээд тэр алсынхаа зорилготой ингээд энэ талаа хөгжүүлнэ. Энийг ингээд муу ч гэсэн нэг бас тодорхой хэмжээнд хөгжүүлэх юм гэдэг чагсаач бичээд тодорхой өөрийнхөө майнд дээр ингээд концепт хийхтэй. Тэгээд бас нэг зөвлөгөө өгөхөд тийм судлаа гарсан байлаа. Өөрийнхөө нөгөө мөрөөдлүүдийг хүнд ярих нь бас өөрийнхөө мотивацийг тодорхой хэмжээнд алддаг гэж албагүй л дээ. Гэтэ ер нь бол бас айл болох ингээл өөртөө ингээд гэтэ тэрүүндээ өмнөж байгаа. За хатнаа би жоохон магтчих тийм ба. Энэ жил 31 настай. Тэнгүүтээ одоо бакалавр, мастер бүгднийг төгссөн. Айгу амжилттай төгсөө. Тэнгүүтээ яг Герман дотроо толгой зөгтөг компаниудын нэгэнд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд яг энэ одоо оюутан байх үедээ маш их дадлага хийжсэн, маш их оюутны ажил хийжсэн. Бүр консалтингийн компанид хүртэл ажиллаж байсан. Тэнгүүтээ энэ Шахт Баугийн компанид ороод 3 жилийн дотор ахлагын ажилтан болно гэдгийгсэн бол айгу бас тийм амбицтай айгу мундаг карьер төлөвлөгөөгөө айгу гоё сайн хэлсэн байна гэж би л хувьдаа бодож байна. Тэгээд яг тэр нэг ахлах болох мөчөд одоо зүгээр инженер байх тэгээ хүмүүсийг удирдаад ахлаад явах тэр нэг мэдрэмж нь хэр өөр байсан бэ? Тэр талаараа хуваалцвал. Асуултын давтаад асуувал ингээ нөгөө карьер эхэлж байхад ямар байсан, одоо ахлахын хооронд ямар байсан ялгаа нь юу гэж ойлгож зүг. Зүг. Ер нь бол ингээд мэрэгчлээ хүн сайн байж болно те. Одоо юу гэдэг чинь тим юм нэ одоо физикийн тимчтэй онлог мэддэг тим судалгаа хийжсэн ийм ч мундаг докторын зэрэгтэй гэж хэлж болно те. Хүн тийм одоо мэрэгжлийн чадвартай байж болно. Гэхдээ хүнийг ингээд тодорхойлж ганц юм бол нийгмийн харилцаа. Хүн ингээд тэгээр мундаг байсан ч гэсэн тэрийг хүнд илэрхийлж чаддаггүй бол те. Тэрийг ашигладаггүй бол тэр зүгээр л хогшд тийм үү. Тийм учраас хүнтэй харилцах те хүнийг ингээ арга хаяг олох өчрхүү нэг долгоноо тахын цаашаа. Гэхдээ ингээд хүнтэй бас ингээд тодорхой хэмжээнд ингээд эсэг найрсаг харилцаж чаддаг харилцаа амар чухал гэж би ойлгосон. Ажил дээр гараад ингээл өчрхүү хүн рүү ашигчаал те өчрхүү хүн рүү ингээл чийлд мөнгөний авч байгаа юм чинь ажиллах хэрэгтэй гэж те тавчлал ингээд ахгүй ингээл хүнийг айлгах ингээд мотивацд оруулаад те бас өөрийнхөө ингээ хэмнэлд оруулаад ажиллах тэр чадвар нь амар чухал юм байлээ. Би тэрийг айгу сүлд ойлгосон. Эхлээл ингээл лааст ингээл мэдлэлээр сайн байж болно гэж улаарал ингээл тэгсэн. Одоо л үнтэй харилцаа амар чухал юм байна. Тэгжээч хүн ингээд нэг баг дааж ажилтг юм байна. Тэгжээч хүний карьер өсдөг юм байна. Тэ тэр бас ингээд мэддэхгүй айгүй хүнд анзаардаг хүртэл амар тийм жижигхэн мөртлөө ингээд нэг айгүй том юмыг үүсгэж болдог том гол чухал фактор гэж би тэр хоёр ялгаа харсан. За тэгээд хатнаагасаа бас нэг юм сонирхоод асуумаар байна. Одоо Ausbildung сураад уул уурхай мэрэгжил эзэмшиж байгаа хүмүүс тэгээд дээрээс нь их сургууль одоо сураад уул уурхай мэрэгжил эзэмшиж байгаа хүмүүсийн хооронд бас ямар ялгаанууд гарч ийн. Тэгээд цаашлаад бас ажлын байран дээр ажиллаад ихээр одоо цалин тэг цаашид дэвшин ажиллах тал дээр ч юм уу ингээд зөрөөнүүд гардгуу. Тэр тал дээр бас өөрийнхөө туршлагаа суулт. Ялгаа бол мэдээж би хэр хэмжээнд гэдгийг нь тодорхойлох шаардлагатай байна.
Ер нь бол ингээд анхан одоо ингээд карьерийн эхлэлийн нэг хэсэгтэр ялгаал давуу тал нь нөгөө мэрэгжил эзэмшсэн хүн дээр айгүйх гардаг. Жишээлбэл нарийн мэрэгжил эзэмшсэн хүмүүс одоо яг над чинь дээд боловсрол эзэмшсэн хүмүүс битэн өндөр цалин авдаг. Яг тэгэхээр тэр чинь болохоор нөгөө яг гүйцэтгэлээр ажиллаж байгаа. Яг ингээд нөгөө төлөвлөж байгаа бэлэн төсөлтөөр орж ажиллаж байгаа учраас яг ингээд ур чадвараараа үнэлэгдээ цалин авдаг байхгүй. Жишээлбэл маад өрмийн операторууд те тракийн операторууд чинь надаас илүү өндөр цалин авна. Яг тэгвэл тэр нь болохоор нөгөө ажлыг гол нугалж байгаа хүмүүс байхгүй. Би тэр өдөрт хаалт нэг хүч гисэн би гараараа юм хийх байгаа шүү дээ. Мэдээж би зохион байгуулалт менежмент хийж байгаа. Гэхдээ тэр хүмүүс ингээд илүү цалин авна. Гэхдээ урт хугацаанд дэвших өсөх боломж нь надад илүү байдаг байхгүй. Би одоо ингээд төслийн дарга болоод эсвэл уурхаан дарга болоод явах боломж нь надад би тэдэрт бол боломж авах хаагдмал. Тэр мэдлэгээс орсон тэр мэдлэлээр за apply насаараа тэр мэдлэлээр ажиллана. Яг өөр мэрэгчлэлээр сураад ингээд өөр нөгөө white paper хийгээд мэрэгчлэл хийлгээд явах боломж байгаа. Гэхдээ тэр хүмүүс чинь ингээд яг тодорхойлж хэлэх юм бол одоо уурхаан дарга болох боломж нь айгүй хязгаарлаг. За баярлалаа. Атна маань бас айгүй итгэвтэй юм бэлээ. Аахан хатын Монголын оюутны холбооны гишүүн. Тэгээд тэрнээс гадна бас Mass Berlin-ийн оюутны холбооны гишүүн байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг ингээд оюутны холбоонд яваад ингээд нийгэмтэйгээ хүмүүстэйгээ харилцаад явхад яг ямар чадваруудыг хөгжүүлж байна вэ? Бас оюутан залуусайгаа уриалаад хэлвэл. Тийм холбоонд орох давуу тал нь хэм бол нөгөө баг олж ажиллах чадрыг хөгжүүлэх баг. Хамгийн нэгдүгээр тэ нөгөө бусдыг ингээд нийгмийн харилцаанд орсон хүмүүс чинь ингээд бусдыг хүндэх, бусдын үзэл санааг ингэж тэ ойлгох, хүлээн зөвшөөрөхтэй дан ганц биний зөв би л одоо ингээд миний санаагаар хийн гэхгүйгээр нийгмийн харилцаанд яг одоо юу гэдэг чинь нэгэн санаа гаргасан ч гэсэн гэхдээ тэрийг ингээд тодорхой бүлгэн дэмжихгүй гэхдээ дийлхэн дэмжиж гинөө гэдэг талаас нь тэ тэр ингээд тэр мэдрэмжийг одоо хүн тэр холбооноос ч юм амар авч чаддаг. Тэгээ хоёрдугаарт ингээд тийм одоо нийт чанар гэх юм уу. Тэрийг бас нэлээд сайн хөгжүүлдэг. Би тэгж ер нь бас богино хэмжээнд товчилж тодорхойлмоор байна. Тэгээд ер нь бас Монголынхаа оюутны холбоонд ах чинь гоё штэ ингээд гэр мэрээ ингээд санаад байж байгаа л тий монголчуудаа уулзаал монгол хоол идэл гэрэлтэл хаа нэг цовлж нэг 5 дахь орой хичээл таасны дараа ганц 2 п мултлаа тий. Тэр чинь бас ингээд гэрээ санах юм чинь бас жоон төвтөж өгдөг байхгүй. Би бол оюутан байхдаа тэрнээс тийм болохоор бас гэрээ айгаа баг сансан гэж боддоо шүү дээ. Тэгээ би оюутан болж чи 4 жилийн дараа яг гэрлэгөө явчихсан. Гав ганцаараа байсан бол тэгэл одоо жил болгон л хагас жил болол гэрлэгөө явна гэж төгсөн баг л та тий. Тэгээ тийм үү оюутны одоо хүмүүс би тэгээ айгүй сайн дотн найзууд болцсон. Одоо л амьдралын найзууд шүү дээ. Нэрээ яг тэгтэгтэй гэрээ санаал нэг жоохон эморол байнгуудыг монгол хүмүүстэй тааралдаад ч юм уу найзуудтайгаа уулзгаа нэг тийм дотор байсан хоосон юм нөхөд хүчдэг те. Тэгээд монголчуудын нөгөө цагаан сар шинжилгээл тэнгууд их гоё юм. Монголтой байгаа юм шиг өөр амьсгалтай ер нь гоё шүү. Тэгээд сонсогч маань мэдгүй яж магадгүй Mass Berlin болох нөгөө Берлиний оюутны холбоо байгаа шүү дээ. Тэгээд нөгөө Монголд бас Германд хэрхэн сурах уу, Авс бэлдүүн гэж юу, их сургууль хэрхэн орох вэ гэдэг янз бүрийн бас өдрөлгүүд зохион байгуулт юм бэлээ. Тэгээд сонирхож байгаа хүмүүс нас талаар судлаад очиж болох юм. Facebook дээр Mass Berlin гэдээ хайгаад тавиад шууд гараад ирнэ. Ер нь манай подкаст дуусах тал руугаа төгч юм. Тэгээд сая хатнаа маань хэллээс одоо дэлхийд үнэлэгдсэн инженер болох гэл гой юм ярьсан шүү дээ. Тэгээд яг чи биднээс нөгөө яг подкаст орохын өмнө өөрийнх нь талаар товч танилцуулга өгсөн шүү дээ. Тэгээд тэрэн дээр яг хамгийн доор нь мөрөөдөл гэдэг юм 2 point бичсэн байсан л да. Тэгээд тэр болохоор яг бидний бүр анхаарлыг маш ихээр татсан. Тэгээд эхнийх нь болохоор дэлхийд үнэлэгдсэн Монгол инженер болох гээд энэ бол аль хэдийн яг бидний нүдээр бол чи аль хэдийн дэлхийд үнэлэгдсэн Монгол инженер болсон амжилттай явж байгаа гэж харж байгаа байхгүй. Тэгээд хоёрдугаар мөрөөдөл нь болохоор яг Улаанбаатар хотын доогуур автоцаан метро түнэл барих гэж бичсэн байсан. Тэгээд чи энэ мөрөөдлийн талаар бас гоё ярьж өгөөч. Баярлалаа, асуусанд баярлалаа. Загтсан газар мааж ихтэй гоё асуулт байна. Би зүгээр ингээ хог хүн талаасаа ингээд одоо юу гэдэг чинь Улаанбаатар ингээд нэг 3 том асуудалтай гэж болдог. Тэрийг ингээд үе дамжиж ерөөсө шийдэж чаддаггүй. Нэг нь болохоор хотын төвчрөл. Энэ бол тэгтээ сүүлийн 10 жил амир юу яаж байгаа те. Бүр ингээ нөгөө илүү том асуудал болоод хувирсан.
Хоёрдугаар болохоор үерийн усны асуудал. Гуравдугаар болохоор үерийн ус нь болохоор ингээд нөгөө яг ингээд бидэнд ингээд байнга тохиолддог болохоор бид мартчихдээ юм шиг байна. Нэг бор ороод нэг том үер болохоор нэрээ юм чи үер болдог штэ ингээл хэвээр үерийн усны зайлуулах систем ихтэй мэн ингээл ярьж байгаа л тэгэл Монголд угаасаа баг бор ордог болохоор тэгэл мартчихдээ. Тийм гэхдээ тэгсэн ч гэсэн миний хувьд бол энэ бас нэлээд том асуудал. Тэгээ үерээр хэдэн хүний амнаас ирдэж болох үү те. Хэд байтугай ганцхан хүний амнаас ч гэсэн сая долларч мэлж болохгүй шүү дээ. Тийм. Гуравдугаар болохоор утааны асуудал. Би сонсохдоо бол Улаанбаатарын утаанд машины утааны ижлэх харьцангуй бага гэж ойлгосон. Гэхдээ тухайн утаанд агуулж байгаа хортхийн агуулмжийн овоо дийлэх хувийг нь одоо машины абгаз буюу машины утаа одоо ижил хатанаас гарч чад тэр одоо субстанцууд эзэлж байгаа гэж би ойлгосон. Тэгээд ингээд хотын төвжрэл өөрөө төвжрэл хэдэн минут зогсдог лээ те хүн болгонд төвжрэл болгонд авшигаа удраахгүй те тэр чинь зүгээр машинаар нэг удаа ингээд яваад өнгөрөх замд те бараг хэдэн өдөр ингэж явах хэмжээний утааны ялгаруулалт гаргаж авахгүй төвжрлээс. Тэр ингээд энэ гурван үндсэн асуудлыг яг нэг гаргалгаагаар яаж шийдэж болох вэ гэж би зөвхөн өөрөндөө бодохгүй. Тэгсэн чинь Улаанбаатарын доогоор одоо юу гэдэг чинь жишээлбэл хамглангаас толгой төртөлж юм уу те 5 шар хүртэл ингээд нэг тийм том түнэл малтаад тэрийг ингээд одоо юу гэдэг чинь ингээд дунд нь ингээд их төвчрлийг үүсгдэг хэсгүүд дээр ингэж юм оролттой. Одоо манай Герман хортны замууд ингээд юм спраллээр гарч ордог тийм хэсгүүд шүү дээ. Яг л тэр зэрэгцээр орж гардаг. Тэгээд дээр нь арай жоох ингээд хөндлөө хөтлийн талбайг томор хийх юм бол 2 угаад дээд хэсгээр нь хат зам ингээд доотлол хэсгээр нь 3 гож болно. Доотлол хэсгээр нь метро явуулаад ирж ойж 2 тий. Хамгийн доотлол хэсэгт нь болохоор бас ингээд үерийн ус ингэж цуглардаг тийм жаалах юм уу тийм Улаанбаатарчийн уулын хойдоо уулуудын завсар байдаг. Тэр ингээд ус цуглардаг хэсгүүдээс нь ингэж цооног татаад тэр түнэлийнхаа тэр доотлолын секцээр нь тэр үерийн усыг зайлуулах тийм хийж болно. Тийм бол одоо ёстой хідэн үеэрээ одоо хэдэн үеэр дамжсан үнэлгээ буйнтай ажил болох бах. Гэтэ одоо тэрний үнэн нь бол дийлдэхгүй. Гэтэ хизээ хийх ёстой. Тэгээ хотооны үлгэн гэдэл бас тэр хэмжээний мөнгө зарагдах баг. Тэгэхээр тэрийг л нэг би даачтай тэрийг гэж менежмент хийж тийм мэрэгжил өөрийнхөө сорж болсон мэрэгжлийг тийм юм л гаргавал миний мөрөөдөл биелэх байна. Мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Тэгээ бидний зүгээс тусалж чадах юм их байхгүй бах л та. Би одоо жишээ нь хувьдаа санхүүгийн хүн. Гэхдээ тэгээд хэлээрэй гэхгүй. Тэгээ яг хийснийхэн дараа бас энэ подкастаа сонсоод би нэр ингэж ярьжсэн гэсэн эндээ хүрсэн байна гэдээ бас дурсамж олж бас магадгүй л. Юу таны тусалцаа хэрэг болно шүү дээ. Ингээл бүгд ингээд энийг бас жишээ хүн болгон ухамсарлаа цааш нь түгээгээ те. Тэгээ ач холбогдлыг нь бас ойлгодог болно гэж нэг том тус юм байна. Энэ ч бас ойлгохгүй хүмүүс байгаа те. Цааш учир холбогдлыг. Одоо ингээд яг чиний ингээд санааг сонссон чинь бүр айгүй гоё санагдаж байна. Тэгээд ингээд ерөөсөө яг хөрөнгө мөнгөний хувьд бол айгүй их мөнгө орох бах. Гэтэ ингээд төсөөлөд бодохоор яг өөр өгөөж тэгээд хийх процесс нь мэдээж тэр чинь хурдан хугацаанд хийхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол айгүй санаа сэтгэл нийцээд айгүй гоё санаа байна. Тэгээ энийг ингээд төслийн хэмжээнд авч яваад тэгээд ингээд бас ингээд хамтрагчтай болоод ингээд эхлүүлээд явбал айгүй гоё санагдчих шүү. Ойрын хугацаанд эхлүүлээрэ гэж хүсмээр байна. Тэгнэ. За тэгээд одоо бас хатнаагийнхаа ер нь цаашдын зорилго төлөвлөгөө ер нь ойрын хугацааны зорилго төлөвлөгөөнүүд бас юу байна? Тэ тэр талаараа хуваалцвал. Ойрын хугацаанд төлөвлөгөө гэх юм бол би одоо сорсон юмнуудаа практикт аягүй сайн батчаад болж баттгаж юу гэлээ. Баттгаж авч байгаа. Тэгээд тэр мэдлийг өгшөө ингээд өргөн хүрээнд болгомоор байна. Одоо ингээд нөгөө би чи миний мэргэжил чинь ингээд яг нэг түнэл малтахтай газрын гүнд ингээд одоо байгууламж шиг ингээд үүсэхдээ тэрийг ингээд тодорхой хугацаанд ингээд одоо юу гэдэг чинь оролдохгүйгээр ингээд хадгалж үлдэх тийм технологиор ингээд тэр түнэлийг хийж байгаа. Тэгээд дараагийн шатнд би босоо чиглэлийн нэвтрэлт рүү илүү ингээд сонирхож ормоор байгаа. За тэгээд энэ нь болохоор ингээд энэ нэвтрэлтүүд дандаа нэг юм
Тэгэлтэй нэг юм ингээд одоо гэж ганцхан юм гэтэл байгаа байхгүй. Энэ ингээд цаашаа би нэг ингээд барилга талаас нь энэ геотехникийн одоо нөлөөлөл талаас нь илүү их судалмаар байна. Тэгээ геотехникийн одоо тэр төлөвлөлт тооцоо, статик гэдгийн тооцоо, тэгээд статикийн одоо төлөвлөлтөөс гадна тэрийг ингээд цаашаа нэг математик агаар ингэж батлах тий одоо энэ мөнгө сард бол математикч юм гэж байгаа тий. Математик. Нумерик талаас нь яг яаж батлах вэ тий? Компьютер програм гар анхаар яаж батлах вэ? Тэр чиглэлээр нь судалмаар байгаа. Тэгээд цаашлаад ганцхан түнэл малтаж тэгээд олборлтын явцад гарах геотехникийн нөлөөлөлт бас нэлээсээ судалсан. За амжилт хүсье. Бацхаас нь бүгдийн нөлөөлөх яриулсан жоох юм бах тий. За тэгвэл хатнаа маань ерөнхийдөө инженер болохоор сонирхож байгаа хүүхдүүдэд бас өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгөөж. Тэгээ ялангуяа бас Нависа дуул уурхай инженер гэдэг юм бол бас ямар зөвлөгөө өгөх вэ? Тэг ингээд нэг ерөнхий тэгээд бас ингээд нарийн ингээд хоёр зөвлөгөө өгвөл. Гоё асуулт байна. Би бол хувьдаа тэгж чи өөрийгөө амар сайн чагналагч хэл. Тэг ингээд хүн бол ингээд мэдээж ингээд одоо гэдэг ингээд төрж байгаа мэдрэмжүүд дээр амар толгуурлал амар зүгээр шүү дээ. Гэхдээ тэр мэдрэмжүүд чинь хүний ингээд одоо болох хугацаанд одоо үзэж харсан юм болгон дээр л ингээд бүрэлдсэн байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд чинь багтаа юу сонирхолтой байсан, багтаа юу мөрөөддөг байсан те. Юунд илүү сонирхолтой, юу хийвэл илүү хөөрт чинь кайф өгддөг байсан гэдэг амар хараалцж үзүүлэх зүгээр ах. Хойш чинь ингээл үүд чинь мэрэгчлээ илүү дуртай сонирхолтой, дур сонирхолтой хийх тулд те. Тэгээд мэдээж бас ингээл одоо орчин нөхцөлд нь тухайн газарт нь уул уурхаагүй газар уул уурхай инженер болчихвол харамсалтай шүү дээ. Тийм учраас бас нийгэмд хэрэгцээд байгаа мэрэгчлүүдийг бас жоохон харж судлах хэрэгтэй. Тийм яг ингээ уул уурхаагаар сурцсан одоо сурхаа шийдээд шулуутсан байгаа хүмүүст бол тэр доторх нь салбарыг нь бас жоохон аюу яах хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө би эрүүл мэндийн байдалтай далд уурхаад ажиллах хүнд бол хүн гэх юм бол ил уурхаагаар явж болно. Баяжуулах чиглэлээр арайчхан процесс техник те машин механизмын одоо менежмент үйлдвэрлэлийн чиглэлээр явна гэвэл тэр талынхаа одоо юу гэдэг чинь тэнд бол физикийн одоо хичээлүүдийн юмуд их шаарддаг те тэр талаас нь харалцж үзэх хэрэгтэй. Тэгээд бас нэг зөвлөгөө өгөх юм бол би бол бакалавра төгсөөд хэрэв мастер сурах чивэл би бакалавра төгсөөд шууд мастертай сурсан байхгүй. Яг би тойд практик дээр одоо их дадлага хийжсэн ч гэсэн практик дээр ингээд гараад ийм их сургуульд ингээд одоо мэдээж их сургууль дээр үзээд байгаа мөртлөө яг сайн чи ингээд амьдралтын толгойд ингээд бүр суулгаж бас амжихгүй шүү дээ. Тийм болохоор бакалавра төгсчөөд нэг тодорхой 2 жил мэл орчим ажиллаад тэгээ яг тэр хүссэн чиглэлээр ажиллаад газар олоод тэгээд дараа нь мастер хийвэл нөгөө тэрийг ингээд дараа нь илүү судалгаа ихтэй тэрэндээ бол айгуу тийм чухал үр дүнтэй фактор болох ах л гэдэг. Одоо л бодоод байгаа. Одоо тэгдэг байж гэж. Тэгээ оройдаг үл тээ. Тэгвэл хэлэх хэлбэр аа. Гой зөвлөгөө өгсөн маш их баярлалаа. За тэгээд подкастынхаа төгсгөл бид гурав нэг асуулт асууя. Тэгээ хатнаа маань яг цаг хурдууртай хариулаа яваарай. За эхний асуулт нь болохоор өөрийгөө 3-гээр тодорхойлвол үнж, шудраг, хичээнгүй. Хоёр дахь асуулт нь өөрийгөө нэг антнаар зөвөрлөл. Тэгэ мэдгүй байна. Тэгээ бодож шүү. Наад ч амж удаан бодож харилж идэх. Тэр төсөөлөх хэрэгтэй ямарсаа юугүй. Би юу төсөөлөх тэгвэл даад дорхой нэртэй чинь сохор нэ. За. За хамгийн сүүлийн асуулт нь болохоор талархаж явдаг зүйлээ дурдвал мэдээж гэр бүл ээж аав, хоёрдугаарт багш нар, гуравдугаарт юу гэж намайг тодорхой хэмжээнд ингээд боломж олгодог те сайнаарч тэр муугарч тэр нөлөөлж исэн хүмүүст талархъя. За баярлалаа гоё хариулсан. За тэгээ хатнадаа цаг зав худалдаад манай дугаарлаа оролцсонд баярлалаа. Тэгээ сонсогчтой хандаж хэлэхэд манайх YouTube болон SoundCloud, Apple дээр тугууттай байгаа шүү. Тэгэхээр сайд маань share, like, subscribe хийгээрэй. За тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай.
Баярлалаа. Like, share, please.